Environment market update тавтам ойрлноо. Ханаатай юу ч гэсэн давтсан, офсоо нүүлгцэн амар гоё том сайхан орчин дотор лугаа нүгэд ирсэн. Окей. За зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол хамгийн чухал компани хамгийн чухал мэдээ юун дээр байгаа юм бэ гэх юм бол Nvidia. Nvidia дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол та харуулаа үзчихье. Одоо энэ weekly chart дээр байгаа шүү заяа. Одоо ер нь бол энэ Nasdaq, Америкийн хөрөнгөний зах зээл хуурлын цэг дээрээ явж байгаа. Ерөнхийдөө доошлох юм уу, дээшлэх юм уу цэг дээр явж байгаа. За тэгээд weekly chart дээр юу харагдж байгаа юм бэ гэх юм бол та ингээ харж байна. Юу юм бэ гэх юм бол head and shoulders. За тэгээ өнгөрсөн 7 хоног Nasdaq технологийн хувьцаанууд ерөнхийдөө нэлээд уналтаа байсан. Тэгээ та харж байгаа юм бол энэ томоохон up candle байхгүй байсан бол баг тэ head and shoulders confirmed. Тэгээд neckline тэ head and shoulders гэдэг чинь толгоо мөр гэсэн үг. За тэгээд энэ дундын зураас аваад тэгээд яадаг юм бэ гэх юм бол мөрнөөс толгоо хүртэл зайн юу илэрхийлдэг бэ, юу үзүүлдэг юм бэ гэх юм бол нөө уналтын цэг хүртэл. За тэгээд ер нь бол ингээ хараад үзэх юм бол хаа хүртэл унах потенциалтай байсан бэ гэх юм бол энэ $130 хүртэл унах потенциал байсан. Та зүгээр юу үзүүлмээр байна гэх юм бол биткойн дээр ягаад шорт орсон бэ гэх юм бол ер нь бол head and shoulders гарч ирсэн. За зургийн хувьд бол яг төгс head and shoulders бол биш те. Энд нэг head тэгээд shoulder энэ маань. Тэгэхээр ерөнхийдөө яг зургийн дагуу ингээд аюу гой доошоо явсан. Та харж байгаа юм бол хаа хүртэл унсан юм бэ гэвэл те энэ $59,000 хүртэл унсан. За тэгээ хэдүүлээ өнгөрсөн тавтахад арилжаа нэгтгэхээс өмнө позициудаас гарсан шүү. За хаанаас гарсан бэ гэх юм бол MicroStrategy-ийн short-наас гарсан. BITI-гийнхаа позициасаа бас гарсан. За тэгээ буцаагаад хэдүүлээ Nvidia-гийн chart руу орцгоё. Заавчгүй head and shoulders харагдаад тэрний дагуу ерөөсөө явах ёсгүй. За хэдүүлээ цаг хугацаагаараа буцаагаад жоохон ухраад үзэх юм бол энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол бас нэг head and shoulders харагдаж байна Nvidia дээр. Окей. Яг дүрс нь яг цэвэр head and shoulders бол биш. Гэхдээ техник зүгээс ерөөхдөө төстэй. Гэхдээ Nvidia юу хийсэн бэ гэх юм бол тэрийгэ тоогоогүй invalidate хийгээд тэгээд дараагийн leg up руу явсан. За тэгээд Nvidia руу дахиад ингээд ухраад үзэх юм бол энд бас тиймэрхүү юм харагдаж байна. Тэ head and shoulders тэрийнхаа дагуу жоохон явсан. Гэхдээ энийг invalidate хийгээд хүчингүй болгоод тэгээд ер нь бол өршүүлээд дэше өссөн. За энд бас юу гэж нэ гэх юм бол бас нэг жижигхэн head and shoulders тэгээд энийг ерөөхдөө бас хүчингүй болгоод тэгээд дэше явсан. За тэгээ өнгөрсөн 5 дахь өдрийн close харах юм бол хаалтын ханш хараад үзэх юм бол тэ head and shoulders шиг харагдаж байгаа. Гэхдээ ерөөхдөө neckline дэше тэгээ юу харагдаж байна гэх юм бол Nvidia бол 200 хоногийн moving average дээр bounce хийж чадлаа. Энэ нэг uptrend байна. Өмнөх low-д нь higher low. Тэгээд 7 хоногийн close бас higher low байгаа учраас тэ одоо юу болох магадaltaй юм бэ гэх юм бол Nvidia-гийн дараагийн rally хийх магадaltaй. Гэхдээ Magnificent 7 нөгөө Mag 7 тийм ээ. Team Sam биш байгаа. Окей. Tesla ерөөхдөө хүмүүс одоо юу гэж яана гэх юм бол Tesla дээр хэдүүлээ ягаад хөвөө багассан юм бэ? Автоматагаас ягаад хөвөө гаргасан байгаа юм бэ гэх юм бол Tesla-г хэдүүлээ харцгаая. Ерөөхдөө uptrend ерөөхдөө хүчингүй болгосон. Uptrend ерөөхдөө эвдсэн. Тэ 200-day moving average дээр одоо ирсэн байгаа. Энийг ерөөхдөө цогчих юм бол тэгэл ерөөхдөө жоохон downtrend руу орох магадaltaй. Ягаад ингэж байгаа юм бэ гэх юм бол Elon Musk-тай холбоотой мэдээж. Тэгээ Elon Musk юу гэж байгаа юм бэ гэх юм бол одоо SpaceX-ийн IPO хийж байгаа. Тэгээд маш олон Elon итгэж байгаа хүмүүс одоо сонголтоо хийх ёстой. Tesla-г эзэмших үү, SpaceX-ыг эзэмших үү. За тэгээ юу бол магадaltaй юм бэ гэх юм бол Tesla хувь эзэмшиж байгаа хүмүүс SpaceX руу явж магадгүй гэх мэтчлээ. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол.
За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд ерөнхийдөө машины борлуулалтанд бас тийм амар супер явахгүй байгаа. Эдийн засаг бас тийм амар сайн явахгүй байгаа, сайн байхгүй байгаа. Америкт нэмээд Optimus бас жоохон тий хизээ гарч ирэх юм бэ гэх мэт шин ер нь бол тэндээ Elon Musk зөндөө pump зөндөө сайн мэдээ зөндөө hype хийж байгаа. Гэхдээ дан хайпаараа явна гэсэн юм байхгүй. За өнгөрсөн 7 хоног манай нэг эзэмшижсэн хувьцаа бүр навс унтсан. Тэгээ хэдүүлээ ягаад хэмзээс гарсан юм бэ гэх юм бол ойлгомжтой. Зөндөө тайлбарлаж исэн нэлээд олоодаа энэ resistance-ийг ингээд цогч чадаагүй 200 day moving average цогсон 50 day moving average цогсон бүр юу юм бэ гэх юм бол 24 оны үеэр эхэлсэн uptrend бас эвдсэн. За тэгээ одоо хэмс хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол энэ 22 оны үеэр эхлүүлсэн uptrend дээрээ одоо буцаагаад ирж байгаа юм бэ? Ирж байгаа юм. За тэр хаана юм бэ гэх юм бол 17-18 долларын хаваар гэсэн үг тийшээ очих байх. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр 27 доллароос 21 доллар руу буурсан. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ хэмс улам доошоо явах магадaltaй. Тэгээд ер нь бол хүн болгон Андрю Дүүрэм хэмс менежментийн баг ажиллаа үг гих мэдчлэн тэр хүртэл унахыг хэдүүлээ хүлээх хэрэгтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө би supportуудын сая ингээд таадаг ингээд үзүүллээ. Миний таамаг юу юм бэ гэх юм бол хэмс бол өвшөө унах байх. Тэгээ хаавар л унах магадaltaй юм бэ гэх юм бол те одоо хэдүүлээ за энэ нэг resistance line байна. За энд нэг за ер нь бол хэмс бол доор хайж нэг 15 11 за бүр хамгийн муугар бодох юм бол 8 доллар руу явах магадaltaй байна. Тэгээд хүн болгоны компани үзэн ядаж эхлэх бах. Сонирхолтой юм бэ гэх юм бол хэмс дээр яг энэ үеэр хүн болгон ер нь бол тий амар сайн ярьж исэн. За тэгээ менежмент жоохон алдаа хийгээд өшөө алдаа хийгээд тэгэл ер нь хүн болгон хэмсийг үзэн ядаж эхэлсэн 22 доллар 80 цент хүртэл унаад тэгээд ерөөхдөө энэ uptrend энэ 22 оноос эхэлсэн одоо ерөөхдөө түүх жоохон давтагдах гад байх шүү байна. Хэдүүлээ аль хэдийнэ энэ 50 доллар 40 доллар хамгийн сүүлийнхаа позиц 40 доллар дээр зараад гараа явцсан. Окей. Тийм учраас энэ дээр нэг сүртэй юм хийх хэрэггүй. Хэмсэг зүгээр төр зүртэй зүгээр хайчихаа. За технологийн салбар дээр би сая ярьсан. Тийм учраас Micron-ыг бүр зүгээр шууд араас нь ярьчих. Micron юу хийсэн бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Сая нэг жоохон correction хийсэн. Тийм ээ. Тэгээд хэдүүлээ Fibonacci-гийн гаргаад ирчи. Өмнөх low, high, full retraction ингээ хараад үзэх юм бол дараагийн таргет юу юм бэ гэх юм бол 598 доллар руу явах магадaltaй. Заавчгүй тийшээ явах ёсгүй. Гэхдээ хэдүүлээ баг зэрэг хувиа нэмсэн. Яг гэх юм бол Nvidia ер нь бол айгуу сайн тайлангаа гарах магадaltaй. За хэдүүлээ зүгээр харцгаая. Micron бол 52 хоногийн дараа тайлангаа гарах юм байна. За Nvidia хизээ тайлан гарах юм бэ гэх юм бол 18 хоногийн дараа тайлангаа гаргана. AMD саяхан тайлангаа гаргасан. Технологийн салбарыг зоож байгаа компани юу юм бэ гэх юм бол Oracle. Тэ 29 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа гаргана. Оргил цэг дээр Oracle хаана байсан бэ гэх юм бол 344 доллар хүрсэн. Тэрнээс хойш бол тэ хайр найргүй унлаа. Тэгээд 60% correction ороод ирсэн байгаа. Тэгээ одоо хүмүүс юу ярьж байна гэх юм бол химлээ ухаанасаа болж ер нь бол софтвер компаниуд ер нь бол хог болно, хэрэггүй болно. Тэгээ энд юу харагдж байна гэх юм бол Microsoft дээр те double top тэгээд 50 day moving average цогцсон 200 хоногийн moving average цогцсон оргил цэгийн нь яг double top байгаа. Хэдэн хувиар унтсан бэ гэх юм бол 27% унтсан байгаа. За тэгээд Meta компани ерөөхдөө бас яг адилхан. Тэгээд нэмээд өнгөрсөн 7 хоног бас Америкийн хөдөлмөрийн зах зээл дээр тийм сайн мэдээ ерөөсө гараагүй айгүй олон хүмүүс ажлын байраа алдсан. Meta компани гайхалтай супер тайлан гаргасан хэрнээ хувьцааны хаан шин таад нь харж байгаа юм бол
энд яг тайлан гаргаад дээшээ 740 хүртэл унаад тэгээ одоо хүмүүс юу хийж байна гэх юм бол энэ технологийн компаниуд нудлаа юм шүү гэх мэт шин тийм учраас ерөөхдөө Nvidia ер нь бол тий дарамттай явж байгаа. Чөлөөтэй ерөөсөө дээшээ ингээ явах боломжгүй байгаа. Яг гэх юм бол Netflix унжийн, Oracle унжийн, Meta унжийн, Facebook унжийн, Tesla ч гэсэн ингээ хараад үзэх юм бол тий 470 нэг хэсэгтээ бүр $500 байсан. Гэхдээ явахгүй байна. За тэгээ ингээ хараад үзэх юм бол тий Dow Jones би зөндөө хэлжсэн. Dow Jones аяг хүчтэй явж байгаа. Хэрнээ Nasdaq ерөөсөө явахгүй байна. S&P 500 бас нэг сүртэй явахгүй байна. Dow Jones тий манай автомата дотор нэлээд том хувь эзэлж байгаа. Dow Jones дээр айхын байхгүй. Гэхдээ технологийн салбарын компаниуд жоохон эмзэг цэг дээр явж байгаа. За тэгээ энэ ерөөхдөө шийдвэр нь яг хаашаа ирэх юм бэ гэх юм бол эх 7 хоног тэрний дараа 7 хоногт гараа явчих. Сүүлийн үеийн дарж байгаа хэмбэл байх хаан тийм мэдээллүүд нь ерөөхдөө бүгдээр bullish тийм ерөөхдөө аягүй сайн мэдээллүүд гарч байгаа. Anthropic-ийн харилцагчийн тоо өсөө явж байгаа, ChatGPT-ийн харилцагчийн тоо өсөө явж байгаа. Тэдний орлого ингээ нэмэгдэж байгаа. Use case нь ерөөхдөө intent зүгээр ингээд тэр компаниудын орлогын ерөөхдөө яг одоо тесэрч ирж байгаа. Тэгээд том асуудал нь юу юм бэ гэх юм бол тийм энэ мэдээл хурдан энэ хөрөнгөний зах зээлээр шингэж чадах юм уу? Эсвэл хүмүүс тий тисгэ болоод зараад эхлэх юм уу гэсэн юм байгаа. Тэгээ бас өнгөрсөн 7 хоног, өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол алтны зах зээл дээр бүр ингээд навс уналт болсон маш олон сангууд ерөөхдөө энэс бас дампуурсан тэгээд харж байгаа юм бол алт бол 21%-аар унчаад. Гэхдээ сайн мэдээлэл нь юу юм бэ гэх юм бол одоо яг ийм сайхан correction л орж байгаа. Тэгээ юутай төстэй харагдаж байна гэх юм бол яг энэ үедээ нэлээд төстэй харагдаж эхэлж байгаа гэсэн тий. Гэхдээ энэ уналт нь арай цэгцтэй замбраатай байсан. Энэ уналтаа бол нэлээд харгас. Гэхдээ ерөөхдөө consolidation руу орж эхэлж байгаа. Тэгээ хэдүүлээ удахгүй уул уурхайн компаниудыг нэмж авах цаг нь эхэлж байгаа шүү. Яг гэх юм бол за энэ Fibonacci-г аваад үзэх юм бол тий энэ 0.236 0.382 тий тэгээд удахгүй энэ 0.0618 дээр ингээд тий энүүгээр ингээд яваад за магадгүй бүр ингээд доошоо зөхиод 4400 лөө тэгээд sideways consolidation тэгээд 6-гийн extension дээр эндээ хүрчих юм бол тэгээд хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол жинтэй орно яагаад гэх юм бол full 1 эсвэл 1.6-гийн extension руу явах магадлал. За заавчгүй миний одоо энэ зурснараа ерөөсөө явах ёсгүй. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо алт маань жоохон хажуу тийш яваад за тэгээд ерөнхийдөө доошоо V-test хийгээд тэгээд дээшээ яваад 0.6 дээрээ зогсчих юм бол айгүй сайн. Яг гэх юм бол 0.6 дээр Fibonacci extension хийгээд тэрийгээ жоохон давж чадах юм бол ерөнхийдөө нэг лөө явах магадлал маш өндөртэй. За тэгээд 1.6 мургаалуу энэ 100 энэ 8-9 сарын үеэр яваад үзчих юм бол хэдүүл яах юм бэ гэх юм бол энэ үеэр уул уурхайн компаниуд руу нэмж орно. Энэ үеэр уул уурхайн компаниудаас жоохон exit хийн UGL гэх мэт шиг нэмж аав. Тэгээ өмнө хэдүүлээ яг энэ дөрмийн дагуу явсан. Тэг яг адилхан хөдөлгөөнийг дахиад хийж байгаа. Тэ та харж байгаа юм бол UGL дээр хэдүүл яасан бэ гэх юм бол тэ энэ 54 50 энэ хаваар ерөөхдөө орсон энэ хаваар нэлээд жинтэй ороод тэгээ энэ хаваар ерөөхдөө дийлэх хөвөө зараад аягүй ашигтай ингээ гараа явж чадсан. За тэгээ өнгөрсөн 7 хоног юу болсон бэ гэх юм бол геополитикийн төвшин ингээ хараад үзэх юм бол долларын индекс ч гэсэн ерөөхдөө bottom out хийж байгаа. Та харж байгаа юм бол тэ энэ bottoming phase дээр хүрсэн байгаа. За эндээс бас Fibonacci-гийн ингээ гаргаад үзчих юм бол тэ 0.38 дээрээ ерөөхдөө ингээ завсарлага авж гин өмнөх оргилцэг уналт ингээд хараад үзэх юм бол тэ 786 цэг дээрээ ерөөхдөө завсарлага авсан юм байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо ер нь бол доллар буцаага дээшээ явах магадлал байгаа. Тэгээд манай автоматикийн багц дотор энэ EUO байгаа. Ер нь бол тэ double bottom хийсэн юм шиг байна. Энд нэлээд хүчтэй support зон байгаа. Тэгээд миний таамаг одоо юу юм бэ гэх юм бол энэ
үргэлжлүүлээд тийш явах магадaltaй. За, өнгөрсөн 7 хоног бидүүлээ бас юу багцлууга нэлээд ахуухан нэмсэн бэ гэх юм бол BCI тэ Bloomberg All Commodity Index тэгээд хэдүүл яасан бэ гэх юм бол нэг 20 орны хит дээрээ ерөөхдөө нэмж авсан. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол та ингээд бүгдээрээ харж байгаа. Энэ ааж маажмаараа ингээд дэш явчин дундуур нь хөөрхөн ноогтлаа шиг өгдөг. Тэгээд та харж байгаа юм бол энэ хаваар тэ энэ хавьд яг ноогтлаа шиг олгосон. Саяхан энд бас биднэрт ноогтлаа шиг өгсөн. Өмнө бас энд ноогтлаа шиг өгсөн. Ерөнхийдөө тогтмол баг зэргийн ингээ ноогтлаа шиг өгдөг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэсэн үг. Гэхдээ та харж байгаа юм бол ноогтлаа шиг өгснийхэн дараа үн ханш нь буурж байгаа. Гэхдээ ерөнхийдөө айгүй консерватив, айгүй тогтвортой uptrend дотор орцсон байгаа. Та харж байгаа юм бол энэ 24 оны үеэр $18 дээр байсан. Одоо оргил цэгтээ $23 л өрсөн. Энэ хугацаанд 4 удаа ноогтлаа шиг өгсөн. Тийм учраас энэ бас манай багц дотор айгүй тогтвортой байдлыг нэмж оруулж байгаа компани гэсэн үг. За, тэгээ 97 хоногт хэдүүлээ нэг шийдвэр гаргах хэвээр VIX гарах уу яах уу гэсэн нэг юм байгаа. Энийг одоо харж лээ. Бид нэр хувиа жоохон багасгасан. Тэгээд тэнийг хэдүүлээ хараад байжээ. Тэгээд үгнээ хэлэхэд технологийн салбар одоо нэг хурлын цэг дээр явж байгаа. Том хөрөнгө оруулагчийн мөнгийг авах дуртай хөрөнгүүд айгуу сайн явж байна. Алт айгуу сайхан буцаага тогтворчоод ирж байгаа. Мөнгө бас жоохон тогтворчоод ирж байгаа. Гэхдээ алт шиг яг адилхан бол биш. Тэгээд одоо удахгүй хэдүүлээ уулын компанид л буцаагаад орно. Тэрний дараа алтын позиц руу орно. Тэгээд саяхан хэдүүлээ биткойн дээр айгүй амжилттай шорт хийсэн. Тэ энэ уналтыг баг $84,000-оос тэр шигтээ авч чадсан. Өнгөрсөн 5 өдөр баг ёроол дээр нь бүгдийг нь exit хийж чадсан. MSTZ одоо MicroStrategy Bitcoin. Тэгээд хэдүүлээ одоо жоохон харцгаая. Шууд араас нь дахиад нэмж орох хэрэг бол алга. Одоо зүгээр хэдүүлээ хараа явчих. MicroStrategy дээр бидний таргет юу байсан бэ гэх юм бол $118 таргет бол байсан. Тэрийг ерөөхдөө даваа явцсан 108 хүртэл унсан баха. Миний интернет яаж вэ? За тэгээд өнгөрсөн баг 2-3 сарын хугацааны арилжаа бид нар юу хийсэн бэ гэх юм бол энэ MicroStrategy-ийг short хийсэн. Юугаараа short хийсэн бэ гэх юм бол MSTZ-гээр за хэдүүлээ хаана позиц нэмээд эхэлсэн бэ гэх юм бол $10, $15, $18 гих мэтчнэн ерөөхдөө тэгээд дараа нь сүултээ жинтэй орсон. Тэгээд хэдүүлээ хизээ exit хийсэн бэ гэх юм бол тэ 4 өдрийн өглөө эсвэл 5 дахь өдөр ерөөхдөө хэдүүлээ бүгдээрээ энэ pre-market дээр нэг $24-25 дээрээ exit хийж чадсан. Тэгээ яг exit хийснийхэн дараа MicroStrategy-ийн ханш навс унлаа $13 хүртэл навс унсан. Та бүгдээрээ зараад амжсан байгаах гэж би найдаж байна. Би бол яг хугацаа pre-market дээр trade alert-ыг оруулсан шүү. Тэгээ хэдүүлээ харцгаая. Ингээд хараад үзэх юм бол биткойны chart бол аимшигтай хിവэрэ байгаа. Тэгээ хэдүүлээ зүгээр ингээд хараад үзэх юм бол яг 786 дээрээ ерөөхдөө сая жоохон support авч чадсан. Одоо 06 дээр одоо явж байгаа. Магадгүй 03 хүртэл ингээд bounce хийж магадгүй. Тэгээд миний target юу юм бэ гэх юм бол $50,000 руу хүртэл унах байхаа. Миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол биткойн буцаагаад энэ тэ $80,000 эсвэл бүр $90,000 руу одоо нэг bull trap тэ ороосоо одоо хүмүүс одоо ингээд биткойны bottom ёроолтоо хүрсэн бла 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 тэгэл хүмүүс ингээд буцаагаад аавна тэгээд хүмүүсийн итгэл найдвар нь алгуулсан дараа хамгийн сүүлийн хүмүүсийг айгу томоор disappoint хийдэг гомдоодог томоохон уналт ирэх бах. Тэгээ хэдүүлээ BITI эсвэл MSTZ лөө утахгүй дахиад орно. За бүтэн сая өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд маргааш эргээд уулзъя. Бай бай. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа
та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.